Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ. Үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгч телевизийн Пүрэв гарагийн шинэ дугаар үзэгч та бүхэндээ энэ хөглөө ярилцлагын нэвтрүүлэг маань хүрч байна. Тэгэхээр уламжлал ёсороо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс Пүрэв гараг болгоны өглөө үзэгч та бүхэнтэйгээ өглөөг хамтдаа өгтдөг байгаа гэдэг бол сайн мэддэг болсон. За тэгэхээр өнөөдөр үзэгч та бүхэндээ наркологийн хэмж соёлмаа эмч маань мэдээллийг хүргэхээр ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр ер нь согтууруул хундаа сэтгцэд хэрхэн нөлөөлөх нь гэд хоёулаа сэдвээ ярилцсан байна. За согтууруул хундаа маань сэтгцэд хэрхэн нөлөөлдөг юм бол ямар одоо илэрлүүд эхэлж бий болдго юм бол тий. За бүр одоо гүнзгий шатанда ороод ирэхээр ямар одоо биеинд нөлөө ордог ч юм уу тий. За сэтгцэд нөлөө орно гэдэг маань биеинд бас өөрчлөлт орно шүү дээ. Одоо нөгөө ямар нэгэн байдлаар тухгүй болдог ч юм уу, нойргүй болдог ч юм уу. За эсвэл ямар зүйлүүд бас биед ер нь нөлөөлдөг юм бол гэсэн талаар хоёулаа үзэгчтэй мэдээлэл. За ерөнхийдөө одоо этилийн спирт буюу архины хэрэглээ бие махбодод хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаар би ойлголт өгье гэж бодож байна. За яг нь дэлхийн нийтээр одоо архины асуудал бол нэлийн одоо орчин үед энгийн үзэгдэл мэт болсон. Тэгээ энээс үүдэн одоо маш их ор хөнөөл учирч байгаа нь хүний бие махбод болон эрүүл мэнд хохирч байгаа. За тэгээд архины хамаарал буюу архин донд хөвчин маань бага залуу настай суурин тавигдсан байдаг. За гинтл нэг одоо олгоо өвдөж байгаа юм шиг нэг өдөр бол өвдөхгүй. За тэгээд энэ чинь олон жилийн одоо архаг хэрэглээний одоо уршгаар тэр хүнд хамаарал үүсэж байгаа юм. За мэдээж 20-25 та залуучууд бол өөрийгөө хамааралтай архин дондсон гэж хизээж хүлээн зөвшөөрөхгүй. За тэр үед цаг хугацааны урд ч гэсэн арай болоогүй байж идэг. За тэр үед хүн бол яг зөвхөн одоо хэрэглээ маягаар найз нөхдөйгөө даригддаг юм уу те ямар нэгэн баяр ёслолыг тэмдэглэх бүх зүйлд л одоо архийг хэрэглээ тэрнээс одоо кайф таашаал авч их байна гэж ойлгож явж итэл чин 30 нас гараад 40 нас гараад 50 нас гараад хүний одоо насны байдалтай уялдаа дээрэс нь одоо 10-20 жилийн хэрэглээний явцад тэр хүнд одоо гэмтэл үүсч эхэлдэг. За хамгийн түрүү нь одоо бие махбодоос хүмүүс бол одоо илгийг гэмтдэг гэж ярьдаг. За илгнээс түрүү нь одоо хамгийн гол одоо орчин үед яригдж байгаа асуудал бол тархи их гэмтэж байна. За хүмүүс тархиа одоо гэмтэж байгаа гэдгийг анзаардаггүй. За би нэг жоохон юм мартдаг болчлоо. Би жоохон ууртаа жоохон юм бухимдаад байна. Хүний уурал гаргүй юмд. Тэгээ би бас нойргүй болчлоо гэж яриад үндсэндээ тэр чиглэлээр эмчд үзүүлээ яваад идэг. Мэдрэлийн эмчд юм уу? Эсвэл одоо манай ядаргааны тасагт би мэдрэлийн ядаргаанд орлоо гэд ингээд ирж үзүүлээд хэвтнэ гэдэг. Тэгтэл үндсэндээ тэр хүнд этилийн спиртийн хэрэглээ олон жилийн хэрэглээ нь архаг одоо тийм ядаргаад нойргууд л за улмаар сэтгцэд нөлөөлдөг бүр хамгийн хүнд хэлбэр бол одоо архины одоо солиорл гэж байдаг. Одоо үндсэндээ яг хүмүүс сонсоход эвгүй боловч энэ маань одоо эмнэлгийн хиллэг. За энэ үедээ хүн яах вэ гэхээр баримжаагүй болно. Он сараа одоо өглөө босоод юм уу эсвэл орой шөнийн цагаар ихэвчлэн энэ маань илэрдэг учраас гинти одоо үйлдэл хийх, гинт одоо өөрийг нь хүн дагаж мөрдөөд байгаа юм шиг, өөрийг нь хүн муулаад байгаа юм шиг, хажууд хүн зогсоод байгаа юм шиг, хамны цаанаас яриад байгаа юм шиг тийм мэдрэмж тэр хүнд төрдөг. Тэгэхээр тэр хүн маань яг одоо орчин үед нэг шашны байдалтай холбоотойгоор одоо би одоо гадаад ертөнцтэй харьцдаг болж ийн бөө болох гэж гэдэг юм ингээд бөө л амаар яваад засал хийлгэдэг. Үндсэндээ тэр хүнд тархинд нь одоо этилийн спирт он удаан жил нөлөөлсний уршгаар тэр хүн маань сэтгцэд нь одоо өөрчлөлт орж байна гэсэн үг. За тэгэхээр хүмүүс маань одоо хүмүүсийн хэрэглээ орчин үед бас их өөр болсон байна. Одоо бас буруу тийшээгээ бүхэл зүйлийг одоо архиар одоо тэмдэглэж тэгжээ тэрнээсээ таашаал авдаг. Тэгтэл тэр маань одоо архаг хэрэглээтэй хүн биш байлаа ч гэсэн нэг удаа хэрэглээ тэр хүн одоо хитрхийг согтсноосоо болоод осол гэмтэл төртөн одоо осгох хүлдэхтэй янз бүрийн аваар осол гэмтэл бэртэл за тэгээд хүнд задуул хүнд одоо хүнийг өөрөө гэмтэх ч юм уу тийм асуудал гардаг. Ойрынх нь одоо аюул бол холын аюул гэхээр одоо бидний яриад байгаа яг сэтгцэд нөлөөлнө. За орчин үед сэтгцийн одоо талаас асуудалгүй одоо сэтгцэн эрүүл хүн болвол нийгэмд ямар ч ажил төрөл хийгээ сайхан амьдрах бүрэн боломжтой. Тэр хүн одоо дээд боловсралтай байна уу, дунд боловсралтай байна хамаагүй. Хамгийн гол нь тархи сэтгцэн эрүүл байх хэрэгтэй. Гэтэл одоо архины хэрэглээтэй хүн маань ингээд хүндрээ даамжраад ирэхээр өөртөө болон гэр бүлийнхээ ойр орчмын хүмүүст хамгийн хэцүү байдаг. Тэр хүмүүс одоо хамгийн их зовж шаналдаг. Тэр хүний хажууд нөгөө хүн маань одоо 7 хоногт 2-3 удаг хүн байна. Өдөр болгон удагч хүн байна. Одоо тийм хүмүүс маш их өссөн шүү дээ. Тэгээ тэр гэр бүлийнхэн тэр хүнтэй одоо ингээд бүр тэр байдалд нь тасаад амьдарчдаг.
үндсэндээ тэр гэр бүлд ямар ч аз жаргал байхгүй. Хэдийгээр одоо санхүүгийн хувьд боломжтой ч юм уу одоо ямар нэгэн байдлаар амжилтанд хүрсэн ч гэсэн тэр хүний одоо хоол ундны хэрэглээ шиг хоол идлээ араас нэг 100 200 уудаг ч юм уу байнга тийм хэрэглээтэй хүмүүс ихссэн байгаа. Тэр энэ маань энэ хүмүүс маань өөрийгөө юу гэхээр би бол архичин биш. Би гудамжинд гараад архиугаад явдаггүй. Гэртээ одоо би соёлтой уудаг гэдэг боловч үндсэндээ ойр орчмын хүмүүст маш их одоо гэр бүл үр хүүхдэд нь тэр хажууд байгаа хүмүүст нэг зовлонтой байдаг. Хажууд байгаа хүмүүс нь бүр давхар хамаарал гэдэг сэтгцийн өвчнөд бас өртдөг байгаа. Тэр хүнийхээ аясаар амьдардаг, аль болох уурдуулахгүй юмсан, аль болох одоо хэрэглээг нь одоо яахаа мэдэхгүй байж тэр хүмүүс одоо ингэж амьдрах ёстой ч юм болов гэх мэтийн. За тэгэхээр архины хэрэглээ дунджаар нэг хүнд нэг 20-25 жил үргэлжилдэг гэж байгаа. Тэгэхээр их удаан явцтай өвчин гэж үздэг угаасаа архаг өвчнөний тоонд ордог. А бид нар одоо олгоо ургаад өнөөдөр эмчд үзүүлээд 7 хоногийн дотор эдгээд гарахыг хурц өвчин гэж ойлгодог. А архаг өвчин гэдэг нь он удаан жил мэдэгдэхгүй. Зарим хүнд бол нууц байдлаар ихэвчлэн энэ хүн өөрийнхөө уудаг байдлаар нуун штэ. Хин одоо би одоо 7 хоногт 2 удаа уучдаг гэж хинт ярихгүй. Тэр хүн эхлээд ингээд 10 эхний одоо хэдэн жил одоо 10 20 жил бол бараг л нууцгай байдалд байжгаад сүүлийн одоо 5 дахь жилдээ ч юм уу бүр ил болоод тэр хүнд бие сэтгцэд нь нөлөөсөн хор уршиг нь ил харагдаад ирэхэд тэр хүн нэг эмнэлэг тандах юм уу гэр их нэг ойлгоод эмчид үзүүлэх жишээний байж идэг. За тэгэхээр дэлхий дээр одоо архины одоо хор уршигаас маш олон одоо өвчлөлийн суурь тавигдж байгаа. Одоо хавдрууд байна. За дээрээс нь одоо элэгний архаг өвчлүүд байна, ойр улчиргаа байна. Дотор эрт нь ходоодны өвчлөл энэ болгоны суур шалтгаан нь бол одоо этил спиртийн архаг хэрэглээ байж идэг. Тэрийг бол одоо яг манайд судалсан судалгаанууд бас байдаг л да. Тэгэхээр за биеийн хилэмж болон хүний сэтгцэд ер нь бол хажууд хүн зөксөд байгаа юм шиг гэж чинь тий. За тэгэнгүүт тэрийг болохоор зарим хүмүүс юу жишээ нойр багтаа болохоор би ингэж иж магадгүй юм байна да гэж өөрөөр бас нэг хүлээж авч иж магадгүй баг. За яг биеинд ямар өөрчлөлтүүд ер нь ордог юм бол. За биеинд бол хамгийн ихэнд одоо 5 цул эрэхтэн гэмтэн. За улаан хоолойн шархлаа үүснэ, ходоодны шархлаа үүснэ. Тэр чинь одоо нөгөө спирт чинь хүнсний хэрэглээ биш болохоор одоо хэрэглэдэг хүмүүс чинь одоо хоол идэхгүй дэрийг уун, за хоол тооч бас уун. Тэгвэл тэр маань одоо зохистой хэрэглээнээс итрээд ирэхээрээ л бие махбодыг гэмтээгээд эхэлж байгаа. За тэгээд ихэвчлэн одоо архаг хэрэглээтэй хүмүүс маш их турж ицсэн байдаг. Тэр хүнд боцын солилцооны алдагдлалд орчдөг. Ходоод нь тоо шингэхээ болно, байнгын гүйлгдэг, суулгадаг болно. За тэгээд элэг өөхөлдөг. Элэг өөхөлсний дараагаар элэгний дараагийн аюултай хүндрэл бол элэгний хатуурал. Элэг жижигхэн болоод өөрийнхөө сайхан хэмжээгээрээ ингээд элэг чинь биеийн хорыг шүүдэг лаборатори шүү дээ. Тэгэхдээ биеэс хороо шүүхөө болчдөг. Тэгэхээр бие махбод маань хороо шүүлэхгүй болохоор бие махбод өөрөө хордоод эхлэхээр царай нүүр нь харалцсан, цэвхий саарал царайтай тэр нэг турж ицсэн. Бид нар бол архины архаг хэрэглээтэй хүмүүсийг баг хүн болгон хараад л энэ хүн уудаг хүн байна гэж мэдэн шүү дээ. Ингийн хүн ч гэсэн царай нүүрэнд нь одоо ямар ч баяр баясгалангүй одоо бараам царайтай. За тэгээ нүдний эсгэлээр нь улаацсан тэр хүн ойргүй дээрээс нь туранхай эцэнгийн хоол бие махбодын доройтолд орчихсон. Одоо архаг хэрэглээтэй хүн бол яг тийм байдалд ордог байгаа. Дээрээс нь нойр гүтэлтэй. За тэгээд өөрийгөө болохоор тэр хүн одоо би нэг 2 цаг унтаа сэрдгийг, би өөрөөр сэрчдэг гэж ихвчтэй ярьдаг. Нойр их багтаа болдог. Тэрнээсээ болоод тэр хүний бие махбод бүр доройтно. Ажлын ямар ч эрч бүтээмжгүй болно. Одоо шүн нойртой оноогүй ч өглөөгөр өдрийн хавьтай өөрөглөө те ажиллаа хийх дургу залхуу хүрээд нэг тийм залхуу байдалтай хүн болоод сүүлдээ бүр нийгмээс засараад ирэх юм бол тэр хүн ямар ч ажил хийх сонирхолгүй зөвхөн одоо өөрийнхөө дээр архины хэрэглээнд хөтлөгдөөл нэгдүгээр зорилго бол өнөөдөр одоо бие махбодоо жаахан тайвшруулах 200 300 грамм архи болж уяа л гэсэн тийм сонирхолтой болчтой. Өөрөөр хэлбэл тухны хэсэг их гэмтдэг тархинд. Тэгээ тэр хүн ямар ч одоо хүнийг хайрлах энерги сэтгэлгүй, зориггүй, тэмүүлэлгүй болж хувирдаг байхгүй юу? Тэгэхээр одоо залуучууд маань зөвхөн одоо 20 25 30 та би бол архинд хизээж орно гэж байхгүй гэж хүмүүс бодож явдаг боловч нэгэнтээ одоо хэрэглээ маань ихсээд сүүлдээ ингээ бие татаж авахаа болоод өөртөө тавих хяналт нь алдагдаад ирдэг. Хэдий хэмжээгээр ууж ийн одоо би болох уу зогсох уу гэдэг хяналт тэр хүнд байхгүй болчихно шүү дээ. Бүр тийм систем биед нь байхгүй. Ерөөсөө ууж л явал тэр хүн болж идэг тийм одоо гүнхтэй байдал чилждэг. Тэгэхээр одоо манай эмнэлэг дээр ч гэсэн одоо наркологийн тасаг гэж байна. За өдрийн эмчилгээ гэж энэ хүмүүсийг одоо үн төлбөргүй даатгалаар эмчилдэг. Яг бол энэ өвчнөө эмчлүүлэхийн төлөө хүмүүс үйл үед бас ойлгодог болсон. Ялангуяа залуучууд бол бас хэрэглэх багасаад эмчлүүлээ, арай жаахан бага байгаа дээр эмчлүүлээ. Би бас ингээд
хэтрээд байна. Би 7 хоногт урд нэг удаа гэдгсэн бол одоо би 2 3 уучих гээд байна. Тэгэд уухаараа би ингээд юу ч санахгүй ерөөсөө хойгуудлд ороод ярьсан хэлсэн барьсан тавьснаа мэдхгүй маш их хайж гээж ин жолооны одоо машиныгаа төлхүүрийг уцаач гэдэг юм уу. Тэгээ залуучуудыг ханддаг болсон байгаа. Заавал одоо архинд гүн донтжээж тэрний бүр хор уршиг одоо хөл гараа тайруулж бэртэл гэмтэл авч ээж эмчлүүлэх биш. Тэрнээс нь өмнө ухаарч ойлгоод эмчилгээнд явбал их сайн байдаг. Тэгэхээр яг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн наркологийн цэцэгт ер нь хэдээс хэдэн насны хүмүүс гэдэг юм уу архины хамааралтай болсон байна. За тэгээс нас хүйсийн хувьд ер нь ялгаа байна уу? За одоо нас хүйсийн хувьд сүүлийн үед эмэгтэйчүүд их уудаг болсон. За эмэгтэйчүүдийн одоо архины хэрэглээ болвол даалт хэлбэртэй гэр ахуйн нөхцөлд ихэвчлэн гэртээ за нөхөр ажилдаа явсан ард нь одоо би ингээд өдөрт нэг 3 4 пи нөхрийнхээ эргээс өмнө газ ууч тийм аа гэж ярьдаг эмэгтэйчүүд маш их байдаг. Тэр хүнд яг нийгэм сэтгэл зүйн байдлаас нөлөөлж ийн л да ганцаардал тэгээд стресс гэрээ ажил хийн дээрээс нийгэмд байр суурь эзлээгүй болохоор тэр хүнд за тэгээд эмэгтэйчүүдийн одоо архины хэрэглээ бол сүүлийн үед маш ихссэн. Одоо тэрийг одоо үнэхээр бидний эмчилгээнд хандж байгаа байдлаас үзэхээр 25 наснаас одоо 65 нас хүртэл эмэгтэйчүүд аль ч насны эмэгтэйчүүд хэрэглээ их байна. За мэдээж нас агсан хүмүүс бол тэр хүмүүсийн хэрэглээ залуугаасаа тавигдсан байгаа. А залуу хүмүүсийнх бол одоо нийгэм сэтгэл зүйн байдалтай холбоотой одоо архийг одоо их сайнаар одоо байнгын одоо найз нөхдийн одоо уулзгаараа архи хэрэглэдэг, шоуддаг гэсэн ойлголт төрсэн. Тэгээд тэр хүнд маань сэтгэл зүйн одоо биеийн онцлогоос болоод маш богино хугацаанд архины донтолт илэрдэг тийм хүмүүс бас хандаад байгаа. Тэгэхээр насны ялгаа бол их залуутсан л гэж ойлгож болно. Тэгэхээр өдрийн эмчилгээгээд ярьж байна. Өдрийн эмчилгээ гэдэг маань бас хэдэн цагийн хооронд тий ер нь өдрийн эмчилгээнд явъя гэж байгаа хүмүүс маань эхлээд цаг аваад бас эмчтэй мэдээж хандах шаардлагатай байх. За тэгэхээр 1802 гэсэн дугаараар бол зөвлөгөө авч болно. За даатгалтай хүмүүст үн төлбөргүй. Уг нь манай үн төлбөртэй байсан. Тэгээ одоо энэ оны эхнээс эхлээд ингээ үн төлбөргүй та эрүүл мэндийн даатгалаас үли одоо 6 жил төссөнд байх юм бол аль ч эмнэлэг үйлчлэг авна шүү дээ ганц манайх гэхгүй. Тэгэхээр манай өдрийн эмчилгээ одоо тийм боломж тавьж өгсөн. Одоо үн төлбөргүй 14 хоног им тариа туслаа хийлэг чинь хоолндоо ид чинь тэр чинь нөгөө стор болезны нээлгээд яг одоо өвчний түүх нээлгээд тэгээд өдрийн цагаар өглөө 9 цаг гэж 90 өдөр 2 цагт буцаж яваад үлдсэн цагуудад нь ажилдаа гэр орондоо ингээ байх бүрэн боломжтой. Одоо дэлхийн нийтийн чиг хандлага бол ерөөсөө хүмүүсийг одоо нийгэм гэр одоо ахуйн хамт олонныхын дунд эмчилъя. Түүнээс одоо нэг барьж хориол нэг эмнэлэг төвчлэлээр нэг хэдэн хоног чойжлол хүчээр тий албадан эмчилгээ бол үр дүнтэй биш болох нь нотлогдоод ихэнх дэлхийн орнууд бол сайн дурын ийм нээлттэй эмчилгээнүүдийг санал болгоод байгаа. Тэгэхээр сайн дурын гэдэг маань тэр хүн өөрөө манай сайн дураараа хандаад өдрийн эмчилгээнд ирж 4 цаг хамрагдчихад буцаад ажиллаа хийх бүрэн боломжтой. Тэгээд үн төлбөргүй байх нэ гэж ойлгох болно. За тэгэхээр ер нь яг энэ сэтгцэд нөлөөлөх, биед нөлөөлөх, за согтууруулах ундааны одоо зохисгүй хэрэглээ гэж ер нь бол ярина шүү дээ тий. Маш ойрхон давтамжтайгаар хэрэгжилж байна гэдэг. За тэгэхээр хүмүүс бас нэг ингэж яриад байдаг. Жишээ нь одоо ПВ-г бол байнгын хэрэгжилж явах болон согтууруулах ундаа биш юм шиг. За виног бол бас нэг согтууруулах ундаа биш юм шиг. Тэнгүүтээ заавалчгүй градус өндөртэй одоо согтууруулах ундаануудыг л хүний биеийг хордуулдгаа гэж бодоод байдаг. За бусд нь бол одоо энгийн зохистой хэрэглээ. За Монголд бол зохистой хэрэглэдэг хүн бол маш ховор баг. Тэгээ ингээд бодоход ер нь эдрийн хоорон согтууруулах ундааны энэ ялгаануудыг таваас нэг тайлбарлаад хэлээд өгч. Биеинд хэрхэн нөлөөлөх хордох нөхцөл нь яг адилхан. За яг согтууруулах ундаа яг хүмүүс хатуу арх одоо буюу этилийн спиртийг л одоо согтууруулах ундаа гэж ойлгодог. Айраг, пив, вино за ерөөсө бүгдээрээ л согтууруулах ундааны төрөлд орно. Ганцхан нөгөө агуулгадах доторх спиртийн хэмжээл жоохон бага байдаг шүү дээ. Одоо пив хэд нэг 5-6 7 градус ч юм уу тий. За айраг бол 9-12 градус. За пив одоо вино ликер нэг 12-оос 18 градус жишээний. Энэ маань ялгаа байхгүй. Ихэвчлэн одоо зарим хүмүүс тийж ойлгоод байдаг шүү дээ. Пивийг бол хоолоо шингээх гэж уудаг. Оройд нэг 2 пив уугаад унтдаг. Тэгэхээр нойр сайхан хүрдэг. Гэт ингээд уугаад идэл чинь пив маань өөрөө бүр маш их ортой байдаг. Яг л пив маань пив уугаад хүн ойр ойрхон гарч 0 ордог шүү дээ. Тэр пив маань ойр ойрхон шээлгүүлээ тэр хүний шээс хөөх явцыг хурцсгаад бид байдаг эрдэс бодисуудыг бүгдийг угаагаад гаргацдаг. Тэгэхээр нөгөө хүн маань адилхан шөрмөс татна, за эрдэс бодисын дутагдалд орно. Олон жилийн пивний хэрэглээтэй хүмүүс чинь одоо бие махбод дэлэг маш их хурдан өөхөлдөг. Дээрээс нь эрдэс бодисын дутагдал төр кальц, Д витамин
бидний яриа бид хэрэгтэй бүхэл битмийн одоо эрдэсүүдийг бол би маш урд угаагаад нэг цагийн дотор ихт 2 удаа гарч нөөл орно шүү дээ хүн. За архиваагаа сууж байхад бол тийм үзэгдэл гарахгүй. Одоо зүгээр харьцуулахад тийм байна шүү дээ. Тэгэхээр пивийг бол одоо архинасаа дээр юм аа. Пив хэрэглэх нь илүү одоо сайн юм аа гэсэн судалгаа ерөөсөө байдаггүй байна. Тэгэхээр согтууруулах хүнд бол согтууруулах хүнд. Яг адилхан тий. Би энд нөлөөлөх нь яг адилхан тий. Он удаан жилийн хэрэглээний явцад ялгаа байхгүй. Пив уусан хүмүүс ч гэсэн ойргуудад орно. За вино одоо тэр ликер жимсний одоо юугаар хэсгсэн зүйлүүдийг бол яг нэг бага хэмжээгээр одоо 50-100 граммаар бол яг зохистой хэрэглэе гэж үздэг л дээ. А тэрийг одоо хэвтрүүлээд бас 2-3 шилээр нуугаад ивэл мэдээж бас тэр чин ялгаа авахгүй согтууруулах хүндээ учраас би бас хор нөлөө үзүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань өнөөдөр маш богино байлаа. Тэгэхээр үзэгчдээ бол согтууруулах хүндээ сэтгцэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тодорхой хэмжээний ойлголтыг бас үзэгч та бүхэн авсан баха. Тэгэхээр 7 хоног болгон сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс бол эмчнэр ирж маш олон сэдвийн талаар ерөнхийдөө хүмүүстээ мэдээлэл хүргэж байгаа. Улаанбаатар хотод байгаа хүмүүс маань сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд шууд очиод хандхад бол ойрхон боломжтой байгаад байдаг. За тэгмэд хөдөө орон нутгийн иргэд маань бол бас тэр тал дээр арай жоохон хумс байгаад байдаг тийм. Тэгэхээр аймаг бүр дээр бол сэтгцэн эмчнэр байгаа гэдгийг бол үзэгч та бүхэн бүгдээрээ сайн мэдэж байгаа. Тэгэхээр заавалчгүй нөгөө ямар нэгэн одоо тархины ч байдгийм одоо нөгөө бид нэр ярьдаг штэ галзуу мэдрэлийн ямар нэгэн согогтой хүмүүс бол сэтгцийн эмчд ханддаг юм аа. Хэрвээ та өөрийнхөө хамгийн том мөртлөө хийсвэрт тэрхүү сэтгцийн эрүүл мэндэд анхаарал тавихыг хүсэж байх юм бол 1802 гэсэн дугаараар үзэгч та бүхэн бас хандаж болох нь байна. За мөн зөвлөгөө авч болно. За хүсвэл эмчид таваас хандахад бүх аймагт эмчнэр байгаа гэдгийг үзэгч та бүхэндээ бас хэлээ. Тэгэхээр 1802 гэсэн дугаар маань энгийн утасны тарифаар үзэгч та бүхэнтэйгээ бас холбогдож байгаа гэдгийг хэлээ. Тусгай дугаарч гэсэндээ энгийн утасны тарифаар тийм. Тэгэхээр дээрэс нь 70-15-05-10 гэсэн утсаар хөдөө орон нутгийн хүмүүс цаг авч үзүүлэх боломжтой байдаг. Өдрийн цагаар 3 цагаас хойш болохоор 1802-аараа зөвлөмж авч болдог. За тэгэхээр өнөөдөр наркологийн их хэмж соёл мөн үзэгч та бүхэндээ бас мэдээлэл хүргэлээ. Ийм хөглөө ярилцлагын нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ үргэлжлэх хүрэх болно.